Сайн байцгаана уу? Хичээлийн судалгааны сонголтод модулын тайлбар ярилцлага эхлэе. За эхний асуулт оюун цэцэг өгшөөс асуу. Хичээлийн судалгааны үр дүн түгээн дэлгэрүүлэх ямар арга хэлбэр байна вэ? За олон жил хичээлийн судалгаа хийгээд ирэхээр мэдээ сайн туршлагууд, сайн судалгааны ажлууд тэгээд бие биедээ түгээн дэлгэрүүлэх энэ олон үр дүнгууд гардаг. Тэгэхээр хичээлийн судалгааны нэг үр дүн бол ер нь түгээн дэлгэрүүлж бие биенээсээ туршлага судлах ийм зорилго байж байдаг. Тэгэхээр хичээлийн судалгааны арга зүй түгээн дэлгэрүүлэх нэг хэлбэр бол илтгэл тавих байгаа хичээлийн судалгааны хоронд. Тэгэхээр бол манад дэлхийн хичээлийн судалгааны нийгэмлэг болсын хурлууд манай залуучууд багш нар очиж илтгэл тавьж байна. Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг байгуулагдсан цагаас эхлээд 13 оноос эхлээд тасралтгүй жилбэр хичээлийн судалгааны онол практикийн баг хурал зохион байгуулдаг. Тэгээ энэ хуралд бас ингээд илтгэлүүдэд тавьдаг юм байгаа. Тэгэхээр илтгэл болвол хичээлийн судалгааны нэг хэлбэр түгээн дэлгэрүүлэх. За дараа нь хичээлийн судалгааны үр дүнгуудээ сургуулиуд 2-оос дээш жил хийсний дараа гарсан сайн туршлагуудаа удирдлага зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр удирдлагыг бол удирдлагын үед сайн хичээлүүдэд үзүүлнэ, хичээлийн судалгааны эксперт зөвлөхүүдийг урьж лекц уншуулна, гих мэтэр их өргөн хүрээний ажил хийж зэрэгэлдээ дүүрэг, зэрэгэлдээ сургууль, зэрэгэлдээ аймагийнч үндэсний хэмжээний ч магадгүй тийм урьдлага задлах хийж олонд туршлагын ангиж түгээн дэлгэрүүлдэг энэ үйл ажиллагааг бол удирдлага гэж нэрлэдэг. За дараа нь бас хэрвээ судалгааны ажил нэлээд чанар чансаатай үр дүнд гараад ирэх юм бол бас судалгааны янз байгууллагуудын янз бүрийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж болдог. Тухайлах юм бол боловсролын хүрээлэн байж гэн мобис ихтэй сургуулиуд МОС гэдэг ч юм уу тийм ээ. Тэнд боловсрол судлалын олон сэтгүүлүүд байдаг. Энэ сэтгүүл зориулж бас өгүүлэл хэвлүүлж болдог. За гэх мэтэр ер нь хичээлийн судалгааны үр дүнг хэвлүүл түгээн дэлгэрүүлэх боломж байна. Тэр ч байтугай сургуулиуд, аймагуд олон жил хийсэн хичээлийн судалгаагаараа гарын авлага зөвлөмж харахад эмгэгтэл хийж хэвлүүлсэн байдаг. Миний мэдхээс Завхан аймгийнхан бол сайхан ном гаргаад Завханд хийсэн бүх л хичээлийн судалгааны аргуудаа ингээд улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж байгаа сайхан туршлага байна. За 2 дугаар асуултаас хичээлийн илтгэл бичгээд юг анхаарах вэ? За хичээлийн илтгэлийг яаж бичих вэ гэдэг арга зүй аргачлал нь болохоор манай нийгэмлэгийн боловсролын ерөнхий газартай манай хамтарч ингэж энэ хурлыг зохион байгуулдаг. Бас олон улсын ЖК байгууллага оролцдог. Энэ илтгэлийн бичих хураангуу дэлгэрэнгүй гэсэн 2 хэлбэрээр бичдэг. Энэ аргачлал нь бол энэ илтгэлийн удирдамжин жил бүхэн ингээд сайжраад ингээд ороод явж идэг. Тэр дагуу ингээд явна. Ер нь илтгэл бичгэд гол анхаарах зүйл юу вэ гэхээр нэгдүгээр судалгааны үр дүн гарсан байх хэрэгтэй. Жишээлбэл нэг судалгаад хичээлийг 1 юм уу 2 удаа хийчихэл тэг үр дүн гарлаа гэдэг ингээд илтгэхэд байж болохгүй. Тэгэхээр ирж байгаа илтгэлүүдийг харахад бол жилд бол нэг хуралд бол бараг 200 гаруй илтгэл ирдэг. Тэгээ энэ 200 гаруй илтгэлээс нэг 40-50 илтгэл тэнцэж илтгэдэг. Тэгээд алдаа юунтаа яагаад ийм олон илтгэлээс цөөн илтгэл орж ийнү гэхээр тэр илтгэл хийсэн судалгаа маань илтгэлийн хэмжээнд үр дүн гарч хэрэгжээгүй байна гэсэн юм утгатай байна. Тэгээд үндэсний хуралдаа оролцоод туршлага судлаад манай нийгэмлэгийн сайтн дээр бас энэ илтгэлүүдийн хураангуй байдаг. Эндээс хүмүүсийн сайн шилдэг илтгэлүүдийг ингээд харахаар энд бол илтгэлийг ингэж бичих юм байна гэж туршлага хоригдлуулах юм боломжтой байдаг. Хичээлийн судалгааны өгүүл илтгэлээс юугаар ялгаатай вэ? За хичээлийн судалгааны илтгэл өгүүл хоёр бол судалгааны туршлагын үр дүнг бичиж таамаглаж байгаагаар хоёулаа адилхан төстэй. Ялгаа нь юу вэ гэхээр судалгааны өгүүлэлт бол илтгэлээс ялгаатай нь бол нэлээд урт хугацаанд хийгээд бүр шинжлэх ухааны төвшөнд авч хэлцэхээр ийм үр дүн гарсан үед өгүүл бичдэг. Тэгэхээр манай дунд сургуулийн багш нар ч гэсэн өгүүл бичиж болно. Хуралд илтгэл тавихаасаа гадна. Ер нь өгүүлэл гэдэг маань өөрөө бол нэлээд өндөр төвшөнд гарсан үр дүн гарсан судалгааны ажил гэж ингэж үздэг. Тэгэхээр судалгааны ажлын өгүүлэл үр дүнтэй боллоо гэх юм бол эхлээд нөгөө судалгааны сэтгүүлээ олдог. Олон улсын сайхан сэтгүүлүүд байдаг, импакт фактортай сэтгүүл байна, олон улсын бүртгэлтэй сэтгүүлүүд байна. Тэгээ Монголд бол түрүүчийн миний дурдсан ихтэй сургууль, хүрээлэн энэ байгууллагуудын судалгааны сэтгүүл байдаг. Сэтгүүл бүхэн өөрийн шаардлагатай, өөрийнхөө илтгэлийнхаа бүтцэд бол шаардлага тавьдаг. Тэгээд тэр сэтгүүлтэй хандаад сэтгүүлийнхаа шаардлагыг аваад тэр сэтгүүлийн шаардсны дагуу ингээд өгүүлээ бичээд сэтгүүлдээ илгээдэг. Илгээсний дараа сэтгүүл нь маань редакцийн зөвлөл гэж байдаг сэтгүүлийн
редакцийн зөвлөлд тэр илтгэлийг хүлээж аваад үнэхээр одоо манай сэтгүүлийн шаардлага хангасан ийм одоо өгүүлэл болжээ гэх юм бол энэ өгүүллийг бол одоо нийтлдэг нэг ийм ялгаа байгаа юм. Манайд одоо хэвлэгдэж байгаа гарч байгаа сэтгүүлүүдийг харах юм бол үн төлбөргүй ингээд хэвлэдэг, цаасаар хэвлэдэг, онлайн цахимаар хэвлэдэг ийм сэтгүүлүүд байхын чацуу бас маш чанар шансаатай сайн судалгааны үр дүн гарах юм бол мөнгө төлж худалдаж авдаг ийм сэтгүүлүүд байна. Жишээлх юм бол Монгол Улсын боловсролын их сургуулийн лавын сэтгүүлийг жишээгээр хэлж болж байна. Лава дээр бол ерөнхийдөө үн төлбөргүй хэвлэдэг байгаа. Тэгэхээр лава цэгийн мессеж идүү цэгийн сайт руугаа ороод тийм дотроос ерөнхий өгүүллийнхаа бичих загварыг татаж аваад тэр загварын дагуу тэр шаардлагынхаа дагуу өгүүлэлтээ бичээд илгээж болно гэсэн. За ингээд анхаарал сонссон та бүхэндээ баярлалаа.